За сайн байцгаана уу байцгаана залуусаа. Өнөөдөр бид survival дээр хэрхэн хөгжих тухай хичээл маягийн орох болно. Тэгэхээр энэ хичээл маань зөвхөн дөнгөж анхлан суралцж байгаа хүмүүст зориулагдсан байгаа. Хамгийн эхлээд бидний хийх ёстой зүйл гэвэл энэ аратнуудаас цухтах. Энэ аратан зүгээр та нарыг ганц зөхөд аталчихна. Тэгээ юуцсан хамгаалт энэ төр хийхгүй бол иймэрхүү мангасууд бол амархан алуулчихна. Өнөөдөр тэр байшинтай очиж үзье. Тэр энэ Steam гэх сервер байгаа. Steam серверийн survival дээр тоглож байгаа. Мобд усанд орсон тохиолдолд ер нь миний рүү дайрах боломжгүй. Харин энэ моб л дайрч магадгүй. Гэтэ бөөнөр энэ байшин төр хорогдъё гэсэн чинь дээш гарах шат тэрнгэр гарч. Заримдаа энэ байшингуудыг криперүүд дийлбэлдэг. Крипер гэж яг юу болохыг харуулнаад гэж байгаа. За тэнд нэг үзээд байх юм байхгүй юм шиг. Буцаа бооцгоо. За эднэр бол мэдээж аалцнууд. Хүний хэмжээс яг хүний хэмжээтэй адилхан. Тэр маш холоос дайрах боломжтой. Дайрах чадвартай байдаг. Тэр эднээс жоохон хол байх хэрэгтэй. За миний хэлээдсэн крипер гэдэг бол энэ байна. Тэрнээс бас хол байх хэрэгтэй. Яа, энэс жоохон хурдан зогтохгүй бол. Усанд оролч. Мобд ер нь усанд орохоор нэг сүртэй амьтад биш болж харагддаг. За хамгийн эхлээд хийх ёстой зүйл маань мод авах. За тэр спайдрыг ирэхээс өмнө манайр хоол явцгаая. Йоо хийг ирж шít. Хамгийн эхлээд хийх ёстой зүйл маань мод авах гэсэн. Тэгээд дараагийн хийх ёстой зүйл маань crafting table үүсгэх. Crafting table үүсгэхдээ яг энэ crafting гэсэн хэсэг дээр байгаа дөрвөн ширхнүүдэнд oak wood-ийг оруулж dark oak wood гэсэн байгаа. За энийг оруулж тавина. Тэгээд энэ моднууд авах хэрэгтэй байгаа. Dark wood plank буюу одоо энэ түрүүний авсан моднуудыг нэг хэрчээд хаваасан хэсгийг гэж ойлгож байна. Тэгэхээр ийм дөрвөн ширхэг мод ямар ч төрлийн мод байсан хамаагүй. Ийм мод ч юм уу эсвэл тийм цагаан өнгөтэй мод ч юм те. Ямар ч төрлийн мод байсан хамаагүй. Тэр дөрвөн ширхэг модоо крафтинг хийн. Ингээд крафтинг тейбл үүсэж байгаа. За хамгийн эхлээд бид нэр крафтинг тейблээ үүсгэжлээ. Одоо энэ тавьчих. Тавихтаа болохоор маус хоёроо дарж тавина. Мобод бас болгоомжлох хэрэгтэй. Оройн цагаар ер нь гадуур байх хэрэг байхгүй. Доогоор майнинг хийгээ явж ивэл дээр. Тэгэхээр түрүүний крафтинг гэсэн oak wood plank-аараа стик хийх болно. За стикээ гаргаад авлаа. Стикерийг юу хийх вэ? Стик маань яг одоо манай багшнуудын одоо бариул гэх юм. Тиймэрхүү байгаа. За энийг харуулж тавья. Тэр бидэнд хамгийн эхлээд хэрэгтэй зүйл гэвэл түрүүний мобод таарах үед өөрийгөө хамгаалах зэвсэг. Тэгээ энэ доор 4 attack damage гэсэн байгаас 4 цусыг хасах боломжтой гэсэн. За тэгэхээр дараагийн хийх ёстой зүйл гэвэл сүх хийх боломжтой. Энийг ингээд тавьсан сүх гарна, ингээд тавьсан сүх гарах боломжтой байна. Crafting хэсгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэр сүхээр яг юу хийх вэ гэхээр мобуудыг алах боломжтой. Бас мод авах боломжтой байгаа. За өшөөнийг хэлэх зүйл гэвэл иймэрхүү модноос буюу одоо ийм oak wood, dark oak wood биш. Зүгээр oak wood-нээс болохоор алим унах боломжтой байдаг. Зүгээр ингээд навчнуудын нэмтлээд харахад алим эсвэл oak wood-ийн одоо үр орох боломжтой байдаг. Гэхдээ ийм яг өөр модтой нийлсэн байгаа oak wood-нд тийм унах боломж нь бага байдаг. За дараагийн хийх зүйл маань гэвэл
Jotto буюу pickaxe энэгээр бид нар чулууг маш хурдан ухах боломжтой байгаа. За бөөнөр хамгийн түрүүнд ихлэ амьтаа алах хэрэгтэй. За энэ саундыг түр багасгахыг. Creeper-үүд байна харж байгаас тэр над руу ирж. Creeper бол ой модод нилээх байдаг. За Creeper-ийг хэрхэн алгадах вэ? За гэхдээ хоёр Creeper л ингэх маягаар аална. Хэрвээ та аалж чадахгүй бол Creeper өөрөө дэлбэрч та өхнө. За бид нар чулуу авна гэдээсэн. Төрөний чулуугаа авчи. За одоо crafting table хаяад ирсэн. Тэгэхээр дахиад хийчихье. За бид нар илүү хүчтэй зэвсэгтэй болъё гэвэл одоо нэмэх 5-ын даймажтай stone sword гэж оруулж өгч болно. Одоо бид нар энэ wooden sword хэрэггүй. Тэгэд хэрвээ чатныхаа одоо хэмжээг багасгахыг бол энэнгээр багасгаж болно. Хүмүүсийн чат тэнд цадаа болоод байвал ч гэдэг юм уу. За өнөр чулуун багшнуудаа бэлтчихээ юутсан. Тэнд хонь дуурч байгаа. Тэр хоньнуудыг очиж алнаа. Гэхдээ өглөө болохоор алсан дээр байх гэж бодож байна. Гэхдээ өглөө хүлээнэ гэвэл нэлээд удаа байх. Зүгээр чууд очиод алсан ч болно. За явцгаа. Яа, тэр бол скелетон гэдэг. Энэ болохоор spider, тэр зомби, тэр creeper гэдэг ийм дөрвөн моб байгаа. Өшөө мобч байгаа л да. Тэгтээ тэд нартэй таарахад бид нар хараахан хүчрэхгүй болов. Учир нь бид нар жирийн хувцастай л байгаа. Армор энтер байхгүй. Армор хийх хэрэгтэй. Армортай байж иж энэ мобуудад тулдах чадвартай болно. Тэгэхээр энэ доор байгаа махны хэсгийг харж байгаа биз? Энэ махтуус бол бид нар өлсөж өгнө. Тиймээс бидэрт махаа идэх хэрэгтэй. Гэхдээ энийг шарж ижүүл илүү их мах өгнө. За явцгаая. Хоньноос хоёр төрлийн юм онно. Бүл буюу одоо юу гэдэг вэ? Нос. Тэгээд рав мотн гээд хоньны мах онж байгаа. За бөөнөр нэг алим унах гэдэг үзье. Энэ модноос алим унах магадлал ер нь л жоохон багтай. Гэхдээ нэг модоос нэг алим унна гэж ойлгож болно. Энэ доотлогын хэсгийг авчихад л энэ авчнууд нөөрэ унаад эхэлнэ. Тэгэхээр бид нар заавалч юу авчин ингэж эрдлэх шаардлагагүй болж. За энийг үтс ингээд аваад үзье. Бид нарт угаасаа нэлийн их мод хэрэгтэй. Явж явах хооронд. Нэрэ блок тавихтаа болохоор маус хоёроо 51 4 байгаа. За тэгэхээр awkward flank болгоо зарагч. За одоо эндээс алим онох нь гэдгийг харна да. Навчнууд нь алга болж байгааг та нар харж байгаа биз? Тэд нэг өөр унсан байна. За дэх хоорондоо мөндөр энэ агуу руу орох гээд үзье. Энэ ч агуу биш л те зүгээр л одоо нэг нүх гэх юм уу да тиймэрхүү л юм байна. Бид нарт 9 ширхэг одоо stone хэрэгтэй,
cobblestone хэрэгтэй байгаа. Яг юу хийх вэ гэхлээр 100 хийхэд 100 хийж бид нар маха халаа. Тэгжиж илүү их мах авах боломжтой байгаа. За одоо харуулнаа. 11 cobblestone болно. Тэгэхээр надтай адилхан алдаа битээ гаргаарай. Байнга ингээ crafting table хийснээс зүгээр crafting table аваад явсан дээр байдаг. За crafting table дээр голын нүднээс бусданд нь cobblestone хийгээд furnace гаргаж ирэх боломжтой байна. За бөөнөр хоол халаа. Хоол халахын тулд нүүрс хэрэгтэй. Гэхдээ бид нар модоор халаасан ч болно. За бичлэгээ тассан дуучдаараа залуусаа. Дүүгээ харах хэрэг болоод. За буцаа survival руу орцгоё бөөн рүү. Яг энэ survival гэсэн хэсэг рүү. За тэгэхээр би түрүүн одоо ситхом хийцэн байсан. Түрүүнийхээ газрыг би ситхом хийцэн байсан. Яг яаж ситхом хийх вэ гэхээр ситхом гэж яагаад нэрийг бичнэ. Furnace гэдэг чинь би түрүүний газрыг furnace-гээ нэрлсэн болохоор дахиад хийж болохгүй. Тэгэхээр home furnace гэд дахиад л орой олчлаа. Бидний шарж исэн мах ингээд cooked mountain болцсон байна. Тэгэл бид нар одоо өсвөлөнгөө дарахын тулд идэж байна. Одоо энэ мах ихсэж байгааг хараарай. Нэг ч алим унаагүй байх шүү дээ. За явцгаая. Дахиад уулна. Мах хэрэгтэй байдаг. Бидний сэлэм яатсан юм дүүтэй. Дахиад сэлэм хийчихье. Crafting table аваа явчих. Иймэрхүү чулуун ямыг зөгтөө бол pickaxe ашиглаж болно. За явцгаая. Нэр хурдан гүйхийн тулд контрол дээрээ дараад гүйж байгаа шүү. Хангалттай их модтай болсон. Одоо махалхал дутуу. Хой. Йой. Бараг л бүх гэж. Creeper-ууд энэ зөв рүү явцгаая да. Махтуус бол нэр хурдан гүйж болохоо байлна. Удаашрна гэсэн үг. Яг энд байгаа ханны хэсэг бол яг энэ хан дотор байгаа хүмүүсийн тухайд бол хөөе creeper дэлбэрхээс өмнө яг ингэж дугаартай. Яг энэ хан дотор байгаа хүмүүсийн хувьд бол яг survival дээр зөвхөн өөрсдийнхөө юмыг барихын тулд энэ би нэг тусгай хан бэлдэж өгсөн байгаа. Яагаад гэвэл одоо бусад өөр плеерүүд энэ хан руу орох боломжгүй зөвхөн тэд нар л орох боломжтой болгож өгсөн байгаа л да. Тэгснээр одоо тэдний юмыг эвдэх боломжгүй болгож өгч байгаа юм бас плеерүүд. Тэгээ бид нар жоохон хөгжих юм бол хөгжиж явах юм бол ийш нь орох боломжтой л доо. Ийш нь орж юм барих ч юм уу. Байшин барах тэд нартай хамт байшин барих гэдэг ч юм уу. Тэр 2 блокоос дээш өндөртэй блокоос унах юм бол fall damage авна. Fall damage нэг хагас тусал хүртээ. За энэ доор харагдаж байгаа юмыг ravine гэнэ. Өнөөдөр ravine л орцгоё.
fall damage авчлаа. Мах дүүрсэн байх үед цус маань нөхөгдөн. Одоо жишээлбэл би нэг сасагдсан байгаа. Нэг сасагдсан байгаа. Үнийг нөхөнд бол одоо суу нөхөх хэрэгтэй байгаа. Сайн харж байгаарай. Нөхөж байгаа. Өнөр юутсан доошо бой. Төмөр олчлаа. Энийг төмөр одоо ийм шаргал өнгөтэй төмөр гин. Төмрөөр одоо бас багажаа сайжруулах боломжтой байгаа. Хой. За зүгээр. Цус маань нөхөх учраас зүгээр. Энэ агууд бол моб энтер төрөхгүй. Учир нь тэр сарны гэрэлд ер нь гэрэлд мобод төрдөг. Одоо мобод гэдэг нь төрөний спайдер ч гэдэг юм уу, крипер ч гэдэг юм уу, тиймэрхүү моб амьдтыг хэлж байгаа. Өөр бас нэг мободыг төрүүлэхгүй байх арга гэвэл өөрсдөө гэрэл бүтээх. За би дахиад харуулъя. Стик доотлолт нь дээр нь coal буюу нүүрсэ гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ торч гэдэг гэрэл одоо бамбар лөө бамбар үсгэж байгаа. Тэгэхээр энэнгээр хүн явсан юм шиг байна да. Тэгтээ торч тавиагүй бол их сайн ихтгэлгүй л байна. Тэгээ бөөнөр тийш орохгүй. Юуцсан тэнд харагдаж байгаа төмрийг аваад халааж багажаа эсвэл өөрөөсөө армор хий. Ер нь армор хийцэн дээр ахаа. Тэр байна. Төмрөөс илүү зүйл гэвэл diamond байгаа. Төмрөөс дутуу зүйл, дутуу гэх юм бол дутуу гэж одоо хамгаалалт нь мууч гэдэг юм уу? Эсвэл амархан эвдэрдэг зүйл гэвэл алтаа байгаа. Алтаар ер нь багаж хийх хэрэггүй. Зүгээр л одоо алтан алимж гэдэг юм уу? Тиймэрхүү юм хийх боломжтой байгаа. Тэгэхээр бид нар 9 ширхэг айрна шаарчээ. Дахиад өөр айр олохын тулд ийшээ орохоос өөр аргагүй л та. Гэтэ та сэлэм мэлэмтэй байж ижил жоохон гацаатай байна. За жоохон сэлэм мэлэмтэй байж ижил ийшээ орохгүй бол бас л эвгүй л дээ. Энд нэлээ олон айр байх шиг байна. Явсан газар хүртээ торч зоож явах хэрэгтэй. Тэгэхгүй бол таны араас одоо мангасууд төрөөд таныг алах боломжтой байгаа. За өнөөдөр тэр төмрүүдийг авчаад эндээс хурдан явцгаая. Эхний эпизод бол ер нь Iron Armor хийгээл тэгэл дуусах байгаа. Дараагийн эпизод дээр Diamond олох тухай. За хэрхэн Diamond олох вэ? Эсвэл хэрхэн морь сургах вэ гэдэг юм уу? Тиймэрхүү зүйлүүдийг за тэнд Creeper агааг харж байгаа. Creeper бол ямар ч чимээ гаргадаг. Тэр хамгийн аюултай моб нь болохоор Creeper байгаа. Гэхдээ Creeper-ыг бол алахад амархан. Ашир. Дэлбэрхээс нөмөр эргэж хараад. Дэлбэрхээс нь эргэж хараад тэгэл өгч юм. Энэ болохоор лава. Энд төрөх юм бол бид нар шатаж өгнө. Тэгэхээр заавалчгүй лаваг тойруулаад ингэж чулуу босгож явах хэрэгтэй. За бөөнөр явцгаая. Да. Энд бол алтан. Гэхдээ бид нар алт авах боломжгүй учраа бид нар төмөр одоо багаж байхгүй.
Төмрийг харин модон багажаар авч болдгоо байх шүү. Зөвхөн чулуун багажаар л авах боломжтой байгаа. 30 ширхэг айран бол болно. За буцаад явцгаая. За бид нар хаанаас ирлээ? Гэхлээр дээрээс лонж ирсэн да. Хаанаас ирсэн бэ? Тэр дээрээс онж ирсэн баха. 1 2 Шупа. За ингээ бөөнөр буцаад гараад ирлээ. За энэ 9 төмөр аваад 34 төмрөө хийчихье. За тэгэхээр одоо бид нэр Iron Armor хий. Iron Armor Chest Plate. Зүүхийн тулд энэ дээр авчиж зүүчин. Одоо бид нэр гутлаа хий. Iron Boots. Зүүхийн тулд бас ингэж авчиж хийчихнэ. Тэгэхээр бид нар энийг жоох хурдан болгохын тулд дахиад stone хэрэгтэй. 2 3 4 5 6 7 8 гэ дахиад нэг хөрөнстэй болчлоо. Талын аваад ийш нь хийчих. За тэгэхээр төр хугацааны дараа дахиад олцгоё. За тэгэхээр бидний айрон болсон байна үзье. 7 айрон. Хангалттай хөрчих байхаа бид нарт. Ингээд өмд хийчи. Сайн цээжилт аваар байна. Одоо бид нар малгай хийнэ өрсдөө. За тэгээд бид нар өөрсдөө айрон сэлэм. Тэгээд Iron Жото хий. Энэ survival server ер нь өөр плеертэй таарах юм бол болгоомжтой авахгүй таныг одоо алаад юмнуудыг авах боломжтой байгаа. И түрүүний хан дотор бол тийм байхгүй. Нэг нэгэндээ итгэл одоо нэг нэгнийхээ итгэлийг даасан хүмүүс тийм дотор байгаа. За тэгээ ингээд эпизодыг дуусгацгаая. Дараагийн эпизодоор дахин уулзцгаая.